Асгад сайхан гурван булаг хайрхнараа нэрийдсэн, үзэгсэнд хөх нуурандаа толдсон ажилсаг, хөдөлмөрч оюунлаг, сор хүмүүний ундраг, үүдэн хоймрон болсон түүх шаштар, дурсгал бэлэгдэл, ан амтан, араатан жигүүртэн, үзэгсэн сайхан байгалийн цогц бүрдэл, гурван булагчуудын сум сурчлах соёлын өдрүүдийн арга хэмжээ. 2018 оны 6 дугаар сарын 19-ноос 24-ний хооронд Баянхонгор хотод болно. Сум сурчлах соёлын өдрүүдийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 6 дугаар сарын 19-ний 12 цагаас Баянхонгор аймгийн Багна талбайд эхэлнэ. Гурван булаг нутгийн сум сурчлах өдрөлгийн хүрээнд Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Цэрэн Жам загсны нэрэмжит ботод зургийн үзэсгэлэн, улсын баг хурлын гишүүн гадаад явдлын яамны сайд дасан Гева Балжирийн нэрэмжит шагаан харван тэмцээн, язгуур урлагийн уралдаан, Цодгорхуу улсын уралдааны шагнад цогтгэрлийн нэрэмжит шатрын тэмцээн, Сумын мандалай зан Жилхаагийн нэрэмжит үндэсний бүхийн барилдаан, спортын мастер Лусалмаагийн нэрэмжит одон бөмбөгийн тэмцээн, Монгол улсын хууль цаазан жинхэнэ зөвлөх Дэлсэж генерал Балжинемын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн, гурван булаг сумын урчуудын үзэгсдэн худалдаа, гурван булаг сумын авиаснуудын ардын урлагийн тоглолт, гурван булаг сумаас төрөн гарсан алдарднуудын урлагийн тоглолт тус хөтөлбөрийн дагуу зохион байгуулахт болно. Хүйгээрээ холбогдож хүндлээрээ ижилсэн нийт 3 булагчуудаа энэ өдрлийн арга хэмжээнд өргөн дэлгэр оролцож өв соёл үг түүгээрээ багтан сайн нөхөдтөөгөө мэд дэлгэн дуу хоорондоо баясан тухлаж сайн үгийг хэлэлцэн саадан морилохыг урьж байна. Өдрөлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8820 тэг 6 23 8870 8086 дугаарын утсаар лавлана. Зохион байгуулагч Гурван булаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, гурван булаг сумын нутгийн зөвлөл. Бууцагаан сумын иргэд богд хайрхнаа дахлаа. Баянгор аймгийн Бууцагаан сумын сүүл дуул аймгийн төрийн дахлагт хутагт богд хайрхныг 101 сарын бэлэг цайн өдрүүдэд дахлаа. Дахилгын үйл ажиллагаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Отгон Баяр, засаг даргын орлогч Батцөв, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Инх Төвшөв, засаг даргын тамгын газрын дарга Даш Цэрэн, нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Мөнх Эрдэнэ болон зэрэгэлдээ сумдын удирдлагууд аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлчид нутгийн иргэд сүсэгтэн олон сумын удирдлагууд оролцож уул ус дэлхийгийн аргадан дахиж үгийн сайныг хилэлцэн эрүүлийн сайхныг төвшүүллээ. Буян цагаан нутгийн сүсэгтэн олон нарны тахилгаар зан үйлэн эхлүүлж байгаль дэлхий нараа ирэхээс буянд хайрхан их овоонд сүү цагааныхаа дээжийг өргөлөө. Богд хайрхан уулн эртний ноёны тахилгад уул байсан хийгээд цагаан тахилгатаа уул болох нь олон судалгааны ажлын явцад тогтоогдсон байдаг юм а. Өнөөдөр Баянгор аймгийн Бууцагаан сумын хутагт богд хайрханы төрийн тахилга өнөөдөр болж байна. Төрийн тахилга маань Улаанбаатар хотын төв ганнан тэгшлийн эдийн Даалам, Бямжав, Унзатлам, Хавгсүр нарын тэргүүдээ лам нар, Баян булаг сумын лам нар, Бууцагаан сумын Дархи ийн хийдийн лам нар оролцож байна. Манай энэ дахилгын үйл ажиллагаанд Баянгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Баянгор аймгийн засаг даргын орлогч, засаг даргын тамгын газрын дарга нар бас хүрэлцэн ирж оролцож байгаа юм аа. Манай энэ богдуулыг бол энэ оны 4-р сард аймгийн тахилга толгойн аймгийн тахилга өргөмжилж аймгийн хурлын тогтоол шийдвэр гаргасан байгаа. Энэ үүнээс энэ тахилгаас хойш Баянгор аймгийн хурлын шийдвэрээр дахиж явах юм болно. Өнөөдөр дахилгын арга хэмжээ нь бол гүчил өвхийн барилдаан, 4 насны мордын уралдаан, хүүхдийн 3 насны хүүхдийн барилдаан, тэгээ шагаан харвааны уламжлалсан тэмцээн уралдаанууд явагдаж өндөрлөнө. Дахилгын үйл ажиллагааны дараа маргааш томоохон судар номуудыг хурах, унших ажиллагаа сумын төв дээр явагдана. Хутагт богд хайрхны дахилгаар лам нар хөлгөн их судар гаан журхур лам борхныг залан аймгийн удирдлагууд шарга, үрээг, сэтэрлэн тавьсан зэрэг шашны олон зан үйлүүд болж хөгжим драмын театрын уран бүтээлчил цам харай бүжиглсэн юм а. Их дахилгын үеэр хүүхэд хөгжүүлэн баярлуулж нутаг дүмнийхээ хиймэрлүүнд тэгш итгэж
хурсан олонний сэтгэлгээг баясгах үүднээс бисрэг хэмжээний наадмыг уламжлал ёсоор зохион байгуулсан байна. Энэ үеэр азраг их нас соёолн даав зэрэг 4 насны мордын уралдааныг зохион байгуулж хүчит 64 бүхийн барилдаан, хүүхдийн барилдаан, шагаан харвааг тус зохион байгууллаа. Энэ удаагийн дахилгын арга хэмжээг зохион байгуулахад буян цагаан нутгаас төрөн гарсан олон шилдэг бизнесмен, аж ахуй нэгж иргэд хандив дэмжлэг үзүүлж төрлөх нутаг усныхаа тэнгэрл ус авдаг хайрхныг аргадан хуур нар сайн сайхан бүхний заллахыг айлтгсан юм а. Баянгор аймгийн Баацагаан сум Намдал чонхорлон хийдээс хамтран Бөөн цагаан нуур Монгол бүхийн овоо Дунж чулууны овоог энэ сарын 11-ээс 12-ны хооронд дахилаа. Баянгор аймгийн нийт газар нутгийн хэмжээнд бороо хур багтай гантай байгаагаас үүдэн аймгийн хэмжээнд энэхүү дахилгын арга хэмжээг сумбар өөрийн дахилгт уул усандаа хийж байгаамаа. Баянгор аймгийн хэмжээнд нийтдээ 70 гаруй дахилгатай уул овоо газар орон байдаг байна. Энэ удаагийн дахилга нь Бөөн цагаан нуурыг дахиж буй ихний томоохон ёслол гинэ. Дахилгад аймгийн цэцэг даргын орлогч Батсуур Төргөтэй албаны төлөөлөл аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлчид оролцсон юм а. Энэхүү арга хэмжээг голлон Баацагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал цэцэг даргын хамгийн газар зохион байгуулжээ. Дахилгын эхний өдөр буюу энэ сарын 11-ний ойр 7 бурхан одны дахилгыг хийсэн юм а. Илүүдэр могоо сарын шинийн 27 буюу шарын шисний зүгээс авч үзвэл од иргэсийг дахихад нин таатай байдаг байна. Энэхүү дахилгыг үлдэхдээ 7 бурхан одны хэлбэртэй 7 хэсэг гал асааж, арц хүч, асаан, од нэг бүрт 6 үднээс 12 жилийн хуваан сүсгтэн олон өөрийн жилд хамаарах одыг илэрхийлсэн түүдгийг тойрон суусан байлаа. Энэ үеэр лам хуургууд оддын сан уншиж, хурсан олон сүүний дээжийн өргөн мөргөл үлдэж маань хөгжсөн юм а. Нутгийнхаа шүтэн болсон уул хайрцагтайгаар тайж дахих аргадах энэхүү үйл ажиллагаа бүх сум орон нутагт явж байна. Өнөөдөр бас манай сумд энэхүү үйл ажиллагаа бас амжилттай зохион байгуулагдаж явж байна. За тэгвэл маргааш нь буюу 12-ны үдээс өмнө нутгийн иргэд Монгол бүхийн овоо Дунд чулууны овоог тусбар дахилаа. Ингэхдээ ганжуур хүлгэн судрыг залж лам нар дахлаг үйлдэн овоонд сан өргөв. Мөн овооны 18 мандал өргөх зэрэг уламжлал шашны зан үйлийг үлдэж зул асан овоонд хадаг эдээ шүүс тэргүүднийг өргөсөн юм а. Баацагаан сумын цэцэг дарга оюун болд тэнгэрт өргөх сумын харваачд өгч тэнгэрт сумны дуу сонсгох ёсыг үйлдлээ. Энэ үеэр уул усны лус авдгийг баярлуулдаг гэж үздэг тул аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлчид морин хуурын хаяг шиглүүлж уртын дуугаар хурсан олонд медаль өгүүлээ. Баацагаан сумын иргэдийн хурал цэцэг даргын тамийн газар хамтран санаачлан зохион байгуулж байгаа цагаан ээжийн дахилах энэ сайхан арга хэмжээ маань 2 өдрийн турш маш амжилттайгаар зохион байгуулж энэ одоо их болсон байгаль дэлхий бус авдаг энэ сайхан түүх дахилгатай овоонуудаа дахиж нутаг орноо аргадаж нутгийн одоо бүхий л одоо сайн сайхны төлөө энэ сайхан зан үйл маань амжилттай ингэж явагдаж одоо хамгийн сүүлийн арга хэмжээ буюу Бөөн цагаан нуурыг одоо дахих энэ сайхан арга хэмжээ явагдаж байна. Тэгээд энэ сайхан дахилгын үйл ажиллагаанд оролцож байгаа чин сэтгэлээсээ нэгэн одоо зүрх сэтгэлээр хамт зохион байгуулж байгаа нийт нутгийнхаа иргэд мөн одоо энэ үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа багийн засаг дарга нар, багийн иргэдийн хурлын дарга нарт одоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. За үүний дараа нутгийн төмний дунд цагаан ээж хэмээн шүтэгддэг Бөөн цагаан нуурыг дахих ёслолыг үлдлээ. Бөөн цагаан нуур нь Баянгор аймаг дахь нууруудын хөндийн хамгийн том давс нуур юм а. Хангаан нуурны өмнөд хажуугаас их авч урсах байдраг гол зутгах боловч гадагш урсах урсгалгүй говийн экосистемийн тэнцвэрийг хадгалагч амин сүнс гэж хэлж болох юм. Энэхүү нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагдаг учраас Бөөн цагаан нуур хэмээн нэрсэн байдаг. Ил нууранд 96 зүйлийн шууд хуран цугладаг дэлхийд гагцсан ховорхон нуур юм. Монгол улсад дурсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний 10-т ордог учраас нутгийн иргэд уг нуурыг хүнчлэн шүтэж хамгаалж өнөөдрийг хүрчээ. Тэмч учраас энэ удаад нуурын лусын дахилга өргөх ёслолыг хийж лам нар лусын сан тэргүүтэй дахилгын судруудыг айлцсан юм а. Мөн энэ үеэр Баацагаан сумын 108 ээж цагаан ээжтэй сүүн цацал өргөж байгаль дэлхийд илэгнэж хүм малын зоодын нэхийг сүсэглэнгуйч залбирлаа. Энэ зон одон та бүхэн минь бид бүгд энэ цагаан ээж нуурынхаа энэ сайхан сав газар ажиллаж амьдарч эдийн зэрэгтэй явж байгаа. Энэний улмаас өнөөдөр бид нар баг төлбөр бүгдөө сайхан цуглаад сайхан өнөөдөр энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. За энэ сайхан үйл ажиллагаанд аг маань бас санаачилж зохион байгуулж байгаа. За энэ Баянгор аймгаас ирсэн хамлан Батболд болон түүний хамт олон ламнар даан болон энэ үйл ажиллагааг гардам зохион байгуулж байгаа 2 багийн засаг даргатаа маш их баярлалаа. Монголчуудын энэхүү зан үйлийг
Байгаль экологийн хамгаалж хүн байгалийн шүтэлцээг хангахад чиглэгдсэн уламжлалт ёс заншил юм. Дашрамт сонирхуулахад ЮНЕСКОгийн соёлын бит бус өвийг хамгаалах тухай конвенцийн засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулган 2017 оны 12 дугаар сарын 4-өөс 9-ний өдрүүдэд хуралдсан юм а. Энэ чуулганаар Монгол улсаас нэр дэвшүүлсэн уул аваа дахих Монгол зан үйлийг ЮНЕСКОгийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бусын үеийн жагсаалтанд албан ёсоор бүртгэсэн байдаг юм а. Асгад сайхан гурван булаг хайрхнараа нэрийдсэн, үзэгсэнд хөх нуурандаа толдсон ажилсаг, хөдөлмөрч оюунлаг, сор хүмүүний ундраг, үүдэн хоймрон болсон түүх шаштар, дурсгал бэлэгдэл, ан амтан, араатан жигүүртэн, үзэгсэн сайхан байгалийн цогц бүрдэл, гурван булагчуудын сум сурчлах соёлын өдрүүдийн арга хэмжээ. 2018 оны 6 дугаар сарын 19-ноос 24-ний хооронд Баянхонгор хотод болно. Сум сурчлах соёлын өдрүүдийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 6 дугаар сарын 19-ний 12 цагаас Баянхонгор аймгийн Багна талбайд эхэлнэ. Гурван булаг нутгийн сум сурчлах өдрөлгийн хүрээнд Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Цэрэн жам загсны нэрэмжит ботод зургийн үзэсгэлэн улсын баг хурлын гишүүн гадаад явдлын яамны сайд дасан Гева Балжирийн нэрэмжит шагаан харван тэмцээн язгуур урлагийн уралдаан Цодгорхуу улсын уралдааны шагнад цогтгэрлийн нэрэмжит шатрын тэмцээн Сумын манлай зан Жилхаагийн нэрэмжит үндэсний бүхийн барилдаан Спортын мастер Лусалмаагийн нэрэмжит одон бөмбөгийн тэмцээн Монгол улсын хууль цаазан жинхэнэ зөвлөх Дэлсэрч генерал Балжинемын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн Гурван булаг сумын урчуудын үзэгсдэн худалдаа Гурван булаг сумын авиаснуудын ардын урлагийн тоглолт Гурван булаг сумаас төрөн гарсан алдарднуудын урлагийн тоглолт тус хөтөлбөрийн дагуу зохион байгуулахт болно. Хүйгээрээ холбогдож хүндлээрээ ижилсэн нийт 3 булагчуудаа энэ өдрлийн арга хэмжээнд өргөн дэлгэр оролцож өв соёл үг түүгээрээ багтан сайн нөхөдтэйгөө мэд дэлгэн дуу хоорондоо баясан тухлаж сайн үгийг хэлэлцэн саадан морилохыг урьж байна. Өдрөлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8820 тэг 623 8870 8086 дугаарын утсаар лавлана. Зохион байгуулагч Гурван булаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар Гурван булаг сумын нутгийн зөвлөл Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдвар төвчлөөрөө улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаад хэвширснийг хэн хүнгүй л мэдэх байх. Уг үйл ажиллагаа гардан явуулдаг боловсон хүчний нөөц маш дутмаг. Эмч мэрэгчлэтнүүд нь хаанаач хүрэлцдэггүй. Эрсдэл бүлгийнхэн альва үзлэг оншилгоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс хоцордог, зогтдог ийм нөхцөл байдалтай байсаар нэлээдгүй олон жилийг хөөцөд байна. Үүнээс болж бэлгийн замын халдвар төвчлөөрөө улсад хэрэгүүлдэг аймагуудын нэгэнд Баянхонгор аймаг одоо хүртэл бүртгэлтэй байгаа юм а. Энэ асуудлыг дор бүрнээ мэддэг ярьдагч цөм хүрээнд улс суурьтай хандаж хөдөлж байсангүй. Бүхий л төвшөндөө онцгой анхаарч цогцойдлоор ажиллаж гэмээр үр дүнд хүрэх юм байна гэсэн зорилгоор өнгөрч өдөр аймгийн засаг дарга Батчаргал ихүү холбогдох мэргэжлийнхэнтэй зөвлөлт уулзалтыг хийсэн юм. Уулзалтанд засаг дарга Батчаргал, засаг даргын тамийн газрын дарга Даш Цэрэн, нийгмийн бодлогын хэлцээний дарга Баясгалан гомб, эрүүл мэндийн газрын дарга Гамболд, нэгдсэн эмнэлгийн дарга Баттогтог, нэгдсэн эмнэлгийн лаборатори эрхлэгч Чимч Мөх Туяа, мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн асуудал хариуцсан байцаагч Наран Туяа, бэлгийн замаар дамжих халдварын диспансерын эрхлэгч Чимч Одон Туяа болон бусад эмч мэргэжилтэн совилогч нар оролцлоо. Аймгийн нэгдсэн эмнэлгийн бэлгийн замын өвчний кабинет нь 2017 онд 5000 орчим иргэдэд үзлэг шинжилгээ хийж 4000 гаруй хүнийг хамруулан урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулжээ. Эрүүл мэндийн сайдын 305 дугаар тод тушаалын дагуу хүн амын тоон үзүүлэлтээр бодоход манай аймагт тус асуудлыг хариуцсан 7 эмч, 3 бага эмч, 5 совилогч ажиллах ёстой бол сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бэлгийн замаар дамжих халдварын диспансерт 1 эмч, 1 бага эмч, 2 совилогч ажилласаар иржээ. Эмч мэргэжилтний хүрэлцээгүйгээс болоод хөдөө орон нутг руу явж үзлэг онцлог эмчилгээ хийгээд байх боломжгүй зөвхөн аймгийн төвд голлон ажилладаг байх юм. Баянхонгор аймагт бэлгийн замаар дамжих халдвар жил тутамд шин тохиолдлууд олширч байгааг тус уулзалтын үеэр диспансерын эрхлэгч Чимч Одон Туяа ярьж байлаа. Намайг би 1990 онд анхаарах төгсөж ирээд төгсөөд Баянхонгор аймагт ажилласан. Тэгэхэд бол Баянхонгор аймаг бол сэрлогч эмчтэй байсан. Үлдэн сайхан дарга авгаа Эрдэнэтийн эмчийг сэрлогч эмч хамгийн сүүлийн сэрлогчийн курс дуурайг Баянхонгор аймаг бас суусан баг. Сэрлогч эмч хийжсэн. Тэгээд 90 оны сүүлээр Эрдэнэтийн эмч шилжсэн. Тэрнээс хойш бол үнэхээр Баянхонгор аймаг бол сэрлогч эмчгүй
одоо бараг 20 жил болж байна. Ингээд юуг бол үнэхээр яг бэлгийн замаар дамжих халдварын онцлогоо бол ерөөсөө хоёр энэ бэлгийн замаар дамжих халдварын лаборант нарын хүрээнд л хийгддэг. Гэхдээ 90 онд урьдчилан сэргийлэх үйлчлэгээр бид нар бол жилд бол бараг 30 хэдэн мянган хүнд 50 дээд нь бол 50 гаруй мянган хүнд бол урьдчилан сэргийлэх үйлчлэг бид нар бүх сумуудаар тойроод жилд 2 удаа тойроод ингээд үйлчлэг хийгдэг байсан. Тэгэхэд бол Баянхонгор аймгийн хэмжээнд бол диспансер гэж байсан. Тэгэхэд 6 эмчтэй ажилладаг байсан. Тасгийнхаа эмчтэй нийлээд 7 эмч. Тэгээд дүн бүртгэгч бага эмч 3 бага эмчтэй, дүн бүртгэгч тусдаа дүн бүртгэгч эмчтэй. Тэгээд сувилагч хэд чим 5 сувилагчтай. Тэгээ үйлчлэгч гэдэг ингээд асар орон тоотой ажилладаг багтаж гэсэн л бэлгийн замын халдвар төвчөн өндөр л байсан. Тэрнээс хойш одоо Баянхонгор аймгийн хүн ам нэмэгдэж байгаа юу гэхээс гасахдахгүй байгаа. Тэгээд бол одоо бол сүүлийн энэ хүмүүс норонтой гасгацаар одоо сүүлийн бараг 20 жил бол нэгээс хоёрхан эмчтэй одоо сүүлдээ бол нэг л эмчтэй ингэж ажиллаж байна. Тухайлбал 2017 онд бэлгийн замаар дамжих халдварын 810 шин тохиолдол илэрчээ. Үүнээс Тэмбөл 110, Заг Хүйтэн 75, Тэрхамнаад 147, үлдсэн хувийг мөөгөн зэрэг бусад өвчлөлүүд эзэлсэн бол эдгээрээс 385 нь жирэмсэн их байжээ. Өвчтөн тус бүрд үзлэг онцлогоо эмчилгээ хийхэд зориултын байр савгүй агаар шүүлтүргүй давчиг мөөгөн зөрчсөн орчинд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн ажлын байр нь аюулгүй байдал алдагдаж туйлын хүнд нөхцөл ажиллаж байгаа гэдгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн дараа бат тогтоох аймгийн удирдлагуудад танилцуулж өвчтний нууцлал үйл ажиллагааны зөв зохион байгуулалттай болгох тухайд зурагт саналыг засаг даргад мэдүүлсэн юм. Мөн тэрээр бэлгийн замаар дамжих халдварыг бууруулахын тулд эмч мэргэжилтний тоог зайлшгүй нэмэгдүүлж тэдний цалин хүйсний асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг засаг дарга Батчиргалд тавилаа. 2000 хамгийн сүүлийн статистик мэдээгээр 2017 онд бас Баянгор аймаг бэлгийн замаар дамжих халдвараараа өвчлөлөөр улсад 3 дугаар чагссан байна гэсэн дүгнэлт байгаа. Тэгээд энэ асуудлыг бол их олон жил ярьж ингээ санаа сэтгэл зовж явсан. Гэхдээ бол одоо анхаарал хандуулахгүй болохоо очижээ гэдгийг бол хаа нашаа чатандаа бол ойлгож байгаа шиг байна. Тэгээд хамгийн гол нь одоо бас дээр үед одоо социализм үед гэж ярьдаг байсан. Тэр үед манай хотын хэмж ярьж ин л бэлгийн замын одоо диспансер гэж байсан. Тэр үед тэгээд 6 хэмж ажилладаг байсан гэж тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол бэлгийн замын кабинетээр ганцхан хэмжил ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө хүн хүчээ орон тоогоо нэмэх ёстой эхний ээлжинд. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А305 гэсэн тушаал байж байгаа. Энэ дээр зааснаар бол бэлгийн замын кабинетд ажиллах орон тоог 15 гэж заасан байна. Өнөөдөр бол 4 хүн л ажиллаж байна. 2 лаборантайгаа 6 хүн гэд. Тэгэхээр эхний ээлжинд бид нар бол эмчийнхээ орон тоог нэмэх ёстой. Тэгээд эмчийнхээ орон тоон дээр нэмсэн дагсан совлогч, дүн бүртгэгч, за тэгээд зөвлөгч гэдэг ингээд сайн дурын ажилтан гэдэг ингээд энэ хүмүүсийн орон тоог нэмээд цалин мөнгөний асуудлыг шийдээд ингээд явах ёстой. Орон тоо нэмэгдснээр яах юм бэ гэхээр хуваагдал ерөөсөө явчих юм аа хөдөөгөр идэвхтэй үзлэг хийгээл явчихна. Одоогийн бидний энэ үзлэг бол идэвхгүй үзлэг гэж явдаг. Өөрөөр хэлбэл хүн өвдөхөөрөө эмчтэр ирдэг үзлэг байхгүй. Энийг идэвхтэй хэлбэрт шилжүүлэхийн тулд эмч өөрөө хойноос нь хөөцөлдөж үзлэгийг зохион байгуулах хэрэгтэй. Тэгээ 6 эмч ажиллаж ийн гэдэг бол хуваарлаад хойно 2 нь үлдээд нөгөө 4 нь яах нь вөхөр хөдөөгөрөө явах нь шүү дээ тийм ээ. Сум сумн дээр очиод идэвхтэй аргаар хүмүүсээ түүж аваад илрүүлээд за тэгээд тэрний цаана байгаа хавтлуудыг нь судлаад илрүүлээд явдаг. Ийм л одоо тогтолцоонд шилжээд явах юм бол энэ илрүүлэлт нэгдүгээрт өндөрсөж ирнэ. Буцаагаад илрүүлэлт өндөрснөхийн дараа хэрвээ шугам графикаар заах юм бол буцаагаад буугаад тэгээд тогтворжоод явах бол ийм л юм байна. Уг уулзалтад оролцсон талбар хэрхэн яаж ямар аргаар үр дүнд хүрэх тал дээр өөрсдийн санал бодлоо илэрхийлж нэлээдгүй хугацаанд зөвлөлдсөний эцэст эхний төлөвлөгөөг гаргалаа. Нийт төрөнд эрүүл мэндийн сайдын 305 дугаар тоот тушаалыг үндэслэн эмч мэргэжилтнүүдийн орон тоог нэмэхэр боллоо. Ингэхдээ аймаг өөрөө зардлыг шийдвэрлэж тухайн чиглэлээр мэргэжиж ажиллах 2 эмч, 2 лаборатори эмчийг даруй хугацаанд сургах, 2 лаборант хавьтал болон халдвар судлаач, хавьтал хариуцсан совлогч тус бүр нэгийг нэмж ажиллуулахаар тогтлоо. Мөн тус диспансерын төвийн зохион байгуулалтыг өөрчлөх засварын ажлыг ойрын хугацаанд эхлүүлж зардлыг засаг даргын үзээс гаргахаар болсон юм а. Ирэх 9 дугаар сараас эхлэн бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах хаяныг аймгийн хэмжээнд 3 сарын турш идэвхтэй өрнүүлж эрсдэл бүлэг рүү чиглэсэн тэднийг оролцуулсан албадан үзлэг өмчлөгэнд хамруулсан олон үйл ажиллагааг цогцсойдлоор хийхээр эхний төлөвлөгөөгөө инхүүтэд батллаа. Энэ аяны октор бэлтгэл ажлыг сайтар хангаж сум орон нутгийн совлогч мэргэжилтнүүдийг тухайн асуудлаар сургаж дадлагшуулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах үүргийг аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад засаг дарга үүрэг болгосноор тус зөвлөлт хуулзалт өндөрлсөн юм.
Ямар ч жинхэнэ бэлгийн замын өвчлөөрөө улсдаа толгой зөгтө Баянхонгор аймаг тос өвчлөлийг эрс бууруулахын тулд бүх нийтийн хэмжээнд эрсдэл бүлгийнхний мэдлэг ойлголтод тэдний хандлага үйлдэл тодорхой өөрчлөлт хийхээр анхудаанхүү анхаарал хандууллаа. Үүнд эргэн тойрны зөв ойлголт хандлагч чухал юм. 2017 онд Баянхонгор аймаг 300 гаруй сая төгрөгөөр Өрийн аймгийн малгүй 100 өрхийг 7662 толгой малгаар малжуулж тус төслийг эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ жил буюу 2018 онд эхний ээлжинд 60 өрхийг 350 сая төгрөгийн санхүүжилтээр малжуулахаар болоод байгаа юм. Энэ тухайн аймгийн Цэдэргот жаргал мал маллах сонирхол бүхий хүсэлтэд ирүүлсэн малчиртай уулзалт хийх үеэрээ тодорхой мэдээлэл өгсөн юм а. Энэ онд малжуулах төсөлд хамруулж өгнө хэмээн 153 өрх өргөдөл мэдээлэлээ ирүүлээд байгаа юм байна. Эдгээр өрхүүдэд аймгийн хөдөлмөр халамжуулалтын газар нийгэм бодлогын хилцээс тодорхой шаардлага үнэлгээ хийж эхний ээлжинд 60 өрхийг сонгох ажээ. Эдгээр 60 өрхтэй аймаг тодорхой зөвлөдүүдийг тусгасан гурвалсан гэрээ байгуулах юм. Гэрээнд малчид төсөл хамрагдан малжаад хөдөө орон нутгийн руу гарсан бол иргэн аймгийн төв рүү нүүж орж ирэхгүй байх. Тус өрх сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдэд тухайн сум орон нутгтаа шилжүүлэн авч сургах, сум багийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бэлчээрт ээлтэй ажиллах зэрэг зөвлөдүүдийг тодорхой заажээ. За 2017 онд бас Баянхонгор аймгийн хэмжээнд 100 өрхийг 7662 малаар малжуулсан байгаа. За энэ ингэхтэй болохоор зураг аймгийн ангилдаг зураг аймгийн сударгын санаачлагаар ангилдаг зурдлаас 90 сая төгрөг. За хөдөлмөрлөлийн дэмжих сангаас 210 сая төгрөгөөр гээд нэг өрхийг 3 сая төгрөнд малжуулсан. За хавар намар одоо бид айж малжуулсан болохоор мал жахын хямд тийм ээ ямарчлээсэн 107 малаар бол малжуулах юм хөтөлбөрөөр хэрэгжсэн байгаа. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн сударга 2017 оны 345 дугаар захирамжаар малжуулах журам гэж баталсан. За энэ журмын хүрээнд бол малжуулсан байгаа. За малжуулалтаа бид нар юу барьсан гэхээр төвлөрийг сааруулах аймгийн сударгын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа илгээлтийн эзэн залуу малчдын залуу халааг бэлтгэх илгээлтийн эзэн хөтөлбөр. За дээрэс нь хөдөлмөрлөлтийн дэмжих сангийн малжуулах хөтөлбөр зэргийг үндэслэл болгож ингэж малжуулсан. Малжуулахдаа бид нар одоо энэ жилийн хувьд дахиад одоо 100 өрхийг малжуулах гэж байна. Ингэхдээ мөн энэ журмын баримтлал нь журмын хүрээнд болохоор зэрэг Баянхонгор сумаас бид нар энэ жилийн хувьд бол 58 өрхийг бол хөдөө сумдад гаргах. За энэ жил бол мал одоо хүнд 100 ганцуудтай байсан учраас бол говийн 8 сумыг малжуулах хөтөлбөрт хамруулж байгаа. За энэ малжуулах хөтөлбөрт хамруулж байгаа өрхүүдээс 5 өрхийг ингээд 8 сумаас 40 өрхийг ингээд ноднон 2017 онд бас 2 өрх одоо малжуулах хөтөлбөрт хамрагдаад материалаа бүрдүүлээ бас авч чадаагүй байсан. Малжуулах хөтөлбөрт материал нь одоо бас тийм ээ сүүлд нэрсэн учраас ингээд 2 өрх ингээ мал авч чаддаг байсан. Ингээд нийтдээ ингээд 100 өрхөөр малжуулахаар одоо бид нар ажлын хэсэг ажиллаж байна. Байгуулсан гэрээний хүрээнд төсөлд хамрагдсан малчид 2 жилийн дараа эргэн төлөлтөө хийх юм. Төслийн санхүүжилтийн 250 саяыг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй бол Баянхонгор аймаг нэмж 100 сая төгрөгийг өөрсдийн нөөцөөс шийдвэрлэн нэг өрхөд 3.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор тогтжээ. Гэрээний биелэлтийг дүгнэж үзээд үнэхээр сайн хангасан малчтаас аймаг эргэн төлөлт шаардахгүйгээр өрхтөө үлдээж дэмжиж ажиллана хэмээн засаг дарга тус эрхчтэй хийх уулзалтын үеэрээ онцлон мэдээлсэн юм. Мал маллах чих хүсэл сонирхол чадах бүхий иргэдийн амжилтыг дэмжсэн тус төслийн өрөөгөөжийг зорилтод бүлгүүдийн иргэдийн ихөө хүртэж байна. Асгад сайхан гурван булаг хайрхнараа нэрийдсэн, үзэгсэнд хөх нуурандаа толдсон ажилсаг, хөдөлмөрч оюунлаг, сор хүмүүний ундраг, үүдэн хоймрон болсон түүх шаштар, дурсгал бэлэгдэл, ан амтан, араатан жигүүртэн, үзэгсэн сайхан байгалийн цогц бүрдэл, гурван булагчуудын сум сурчлах соёлын өдрүүдийн арга хэмжээ. 2018 оны 6 дугаар сарын 19-ноос 24-ний хооронд Баянхонгор хотод болно. Сум сурчлах соёлын өдрүүдийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 6 дугаар сарын 19-ний 12 цагаас Баянхонгор аймгийн Багна талбайд эхэлнэ. 3 булаг нутгийн сум сурчлах өдрөлгийн хүрээнд Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Цэрэн Жам загсны нэрэмжит ботод зургийн үзэсгэлэн улсын баг хурлын гишүүн гадаад явдлын яамны сайд дасан Гева Бэлжирийн нэрэмжит шагаан харван тэмцээн язгуур урлагийн уралдаан Цодгорхуу улсын уралдааны шагнад цогт гэрлийн нэрэмжит шатрын тэмцээн Сумын манлай зан Жилхаагийн нэрэмжит үндэсний бүхийн барилдаан Спортын мастер Лусалмаагийн нэрэмжит одон бөмбөгийн тэмцээн
Монгол улсын хууль цаазан жинхэнэ зөвлөх Дэсэрч генерал Балжинэмэн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн 3 булаг сумын урчуудын үзэгсдэн худалдаа. 3 булаг сумын авиаснуудын ардын урлагийн тоглолт. 3 булаг сумаас төрөн гарсан алдарднуудын урлагийн тоглолт тус хөтөлбөрийн дагуу зохион байгуулахт болно. Хүйгээрээ холбогдож хүндлээрээ ижилсэн нийт 3 булагчуудаа энэ өдрлийн арга хэмжээнд өргөн дэлгэр оролцож өв соёл үүг түүгээрээ багтан сайн нөхөдтэйгөө мэд дэлгэн дуу хоорондоо баясан тухлаж сайн үгийг хэлэлцэн саадан морилохыг урьж байна. Өдрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8820 тэг 623 8870 8086 дугаарын утсаар лавлана. Зохион байгуулагч 3 булаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, 3 булаг сумын нутгийн зөвлөл.